Энэ удаад миний ард байрлах эрхүү хийцийг шатааж, галын нөлөөнд хэр төсвөртэй болохыг шалгах болно. Энэ нь төр зуурын загварчилсан барилга бөгөөд харагдаж буй бусад барилгуудтай ижил термо хөнгөн ган каркас технологиор баригдсан. Манай макет юу юунаас бүрдэж байгаа вэ гэвэл үндсэн элемент нь 200 мм термо хөнгөн ган каркас. Үүний дотор Rockwell брендийн эрдэс хөвөнгө 2 үе давхарлаж нийт 20 см зузаантайгаар суйрлуулсан. Дотор хананд тус бүр 12 мм 2 давхар гівсэн хавтангаар бүрсэн. Мөн таасны хэсэгт байршуулсан тоосгонууд нь эдгээр босоо тулгуур багнуудад 1 квадрат метрт 240 кг-ийн даралт үүсгэнэ. Файбер цементийн хавтан нь гадна талыг бүрхэд ашиглагдаж, нийт ханын зузаан нь 250 мм болсон. Гол онцлог нь манай загвар шатдаггүй материалаар хийгдсэн. Термо хөнгөн ган каркас, эрдэс хөвөн, файбер цементийн хавтан, хийсэн хавтан гэх мэт. Шаталтын эрчмийг нэмэгдүүлэх зорилгоор хананд жижиг сэлхэвч болон дээвэрт яндан суйрлуулж, агаарын урсгалыг нь зохицуулсан. Ерөнхийдөө термо хөнгөн ган каркасаар хийсэн зуух гэж болно. Туршилт нийт 3 цаг 40 минутын турш үргэлжилсэн. Дотор талаас нь харахад гівсэн хавтан бутарч унсан байна. Харин дулаалганы галд өртсөн тал ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Мөн түүний цаанч гал нөлөөлөөгүй. Термо каркасны бүтцэд дулааны нөлөөгөөр ямар ч хэв ажилд булзайлт өөрчлөлт гараагүй. Мөн дээвэр нь ямар ч геометрийн өөрчлөлтгүй төгс хിവэрэ байна. Хамгийн халуун хэсэг нь таасны хэсэг байсан. Гэхдээ дулаалга бүгдийг нь тэсвэрлэж ямар ч асуудал гараагүй байна. Мөн адил энэ 250 мм зузаан дулаалга нь галын эсрэг маш хүчтэй хамгаалалт болсон байна. Гадна талаас нь харвал файбер цементийн хавтан бүр өнгөнч өөрчлөгдөөгүй, ямар ч өөрчлөлт гараагүй. Тэгэхээр хэрв энэ бүтэц зарим хэсэгтээ модоор хийгдсэн байсан бол ямар ч эргэлзээгүй нурж унах байсан. Та бүхэн харж байгаачлан геометр нь огт өөрчлөгдөөгүй, ямар нэгэн байдлаар байшинд гал гарч ийм нөхцөл үүссэн ч ямар ч асуудалгүйгээр тайван бичиг баримтаа авч байшингаас гарах хугацаа хангалттай байх болно.